За та бүхэнд орой минь төргийа. Өнөөдөр 9-р сарын 24-ний өдөр бидний ээлжид үлгэрээ унших цаг эхэллээ. Энэ удаагийн үлгэр бол Мартамхай шулам. За шулам Людмила настайр гарсан бөгөөд одоо улам мартамхай болжээ. Тэр нэгэн өдөр шидэт дундаа хийхийг хүсэж гин. Тэгээд шидэт номоо дэлгээд унших гатал нүдний шилэн байсангүй. Ингээд тэр нүдний шил хайж гарав. Гэвч олсонгүй. Хамар дээр нь тавиур дотор ширээн дээр хөрөгчөнд гээд хаач байхгүй байв. Чи юу хийж байгаа юм бэ гэж Аякс хэрэг гуагалахад надад битгий саад болоод бай гэснэ. Хаана байж болох вэ? Миний гутал дотор байгаа юм болов уу? Бас л алга гэж хөгшин шулам амандаа бутнав. Чи юугаа хайгаад байгаа юм бэ хэлээч дээ гэж хэрэг ширээн дээр далавчаас авчуулан буу. Шулам би санахал ёстой доо гэж бодов. За байц нүдний шил хамгийн сүлд хаана байсан мөлий? Үлгүүрт үгүй. Аасны цуглуулган дотор бас л алга гэж үгэлсээр хайж байлаа. Юу хийж хайж байгаагаа хэлэх хөө үгүй юу гэж хэрэг уурлахад шулам нүдний шил муу хэрэг минь гэснээ түүнийг уцаарлаг харав. Тэгтэл хэрэг инээн түүний мөрөн дээр ирж сууснаа чамд угаасаа нүдний шил байхгүй штэ мартамхай амттан минь гэв. Шулам Людмила шидэт ном руугаа гайхан хартал тэр нүдний шилгүүгээр бүгдийг уншиж чадаж байлаа. Шулам Аякс хэрэг минь чи ирээгүй бол гэж хэрээнд хэлв. За энэ үлгэр ингээд дуусч байна. За та бүхэн сайхан амраарай.